За сайн байцгаана өглөөний мэнд хүргье. За би ингээд ажилдаа ороход арай нэг 10 минутын зай байна. Тэгээд энэ хооронд бас та бүхэндээ нэг мэдээлэл хуваалцаж бодож байна. За энэ маань юу гэхээр ийм хийж байгаа байхгүй нараа. Тийм нэг 10 ширхэг ийм навчин тамхи $10 гэж байгаа байхгүй. 8 ширхэг навчин тамхи $10 гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань одоо уг нь бол ингээд $52 гэдэг юм байна л да. Тэгээ одоо нөгөө аудын баяр болж байгаа гэд энэ аудын баяр болж байгаа учраас хямдарч байгаа гинэ. За би бол ер нь тамхиг ястаа мэддэггүй. Өөрөө татдаггүй учраас ястаа ямар үнэтэй байдгийг мэддэггүй. Ямар ч байсан нэг дотор 20 ширхэгтэй хайрцаг анжир бол ер нь $12, $14 гэж ярьдаг юм билэ. Гэтэл энэ нөгөө навчин тамхи гараа ирсэн навчин тамхи гэдэг байгаа байхгүй юу? За энэ одоо салхитай байна л да. За энэ тамхи бол ерөөс ингээд 8 ширхэг $10 хуучин бол ерөнхийдөө $52 үнэтэй юм байна. Тэгэхээр энэ би нэг яагаад яриад байгаа гэхээр яасан үнэтэй гэдэг юм бэ тамхи гэж ёо амар юм байна. Амар үнэтэй байдаг юм байна. Тэгэхээр ер нь болчул яасан юм бэ тамхи одоо сүүлийн үед бүр одоо электрон тамхигийн хар тамхигийн ерөөсөө айхтар болцсон юм сонсогдоод байгаа шүү дээ. Тэгээд яг хүн ер нь жаахан тамхи татдаг арх уудаг гэл ингээд ярьдаг. Энэ бол одоо нэг хосондоо бас нэг тийм сэтгцэнд айгүй нөлөөлцсөн тийм нэг гадны нөлөөл байгаа даа байхгүй. Яг нууцгaalт. Тийм учраас ингээл одоо би бас ихлэдүүдээ нэг удаа навчин тамхи өгж явуулж үтсэн гадуурын гоё тийм хайцаг майцагтай. Тэгээд $14 нэг ширхэг гэж явуулж ирсэн. Тэгээд бодвол тэр хайцаг майцаг нь үнэтэй байсан юм байл үү дээ. Тэгтэл манай дүү батаад гэжсэн. Нилээ удаа татсан. Тэгээд ингээл жоохон сарчаал болоод байсан гэж ярьд юм байлээ. Тэгээд одоо өөр нэг тамхи татаад одоо сүүлдээ бүр манай дүү чинь ханиалгаад хасацаад нэг тийм одоо тамхи бол яшаал димэл юм элэ дээ. Би бол тамхи үнэхээр эсэргүүцдэг. Одоо болчихсоо гэж хүмүүс хэлмээр байна. Тэгээд яг хүмүүс одоо ингээд стресс тайлъя тийм учраас яг тамхи татчихъя. Нэг арх уучи, пиа уучи гэж стресс тайлъя гэж ийм үднээс л одоо тамхи татдаг байх би бодож явдаг ойлгож шүү дээ. Тэгээ одоо ямар ч байсан миний өөдрийн яг гадаа санаа бол за тамхи болцгоо, архиа болцгоо гэж хэлхээс илүү ийм үнэтэй байдаг юм байна. Маш үнэтэй байдаг юм байна. Тэгээ одоо энэ одоо үнийг одоо дийлдэх хүн ч байна, дийлэхгүй ч юм байна. Би бол ясаа дийлэхгүй одоо үнэндээ надад бодож $10 тамхи аваад ингээд байгаа юм байна. Миний санаа бол үнэхээр бичихгүй. Тэгэхээр одоо эртнээс одоо хүмүүс хэлэхэд энэ дайны одоо орлого олж аж энэ одоо тамхи гэдгийг татахгүй байх юм бол нэлээ үнэтэй байдаг юм байна шүү гэдгийг хэлэх чинь энэ одоо мэдээлэл хүргэж байна. За ингээд болж игэл одоо эрүүл мэндэ бодороо энэ тамхи хар тамхи энэ электрон тамхиас хол яваарай гэж уриалж байна да. За баяр та.